Динжи мэрэгний эцсээс холгүй уулын ингэрт байх Монголд цорганц бөөгийн музейг зорилоо. Ангар зайран 2018 оноос эхлэн цуглуулж, Монгол бөө мөрөглийн 300 жилийн түүхийг өгүүлж чадах 200 гаруй үзмэртэй болж, улмаар байшин барьж, хорог савуудыг байршуулан Монголын шаман музейг байгуулжээ. Эндээс цухсган нүдэн тус налд уртахад 200 жилийн настай бөөгийн твш, 300 жилийн тэртээх түүх өгүүлэх удганы дээл, бөөгийн тойл, хувилгааны гавлын ясаар хийсэн аяга, хөвсгөлийн хар дамын бөөгн хийсэн хүний ихсэн аяга, малын сэтэр, орон хатавчны онх, инхэр хүүхдийн дээлгээд маш сонирхолтой үзмрүүд байна. Ангар зайрын үзмрүүдээ 3 өрөөнд ангилан байршуулахын зэрэгцээ, адуу зүлдлэх ёс, суудрын гайхамшиг зэрэг мартагдсан зан үйлүүдийг тайлбарлан үзүүлсэн нь анхаарал татна. Тэгээ би багшаасаа би одоо ийм олон нас орсон бөөгийн хуучин нойтын юм цуглуулад музей байгуулж байгаа. Тэгээ заримдаа ч би айх юм одоо болдгийм уу боёо яадгийн болоог асуухад энэ олон эзэнгүй онгодыг одоо ингэж авч хадгалж ингэж одоо орон байртай болгож далдалж шүтэж дээдлснийхаа хариуд бүгдөөрөө чам руу эзэнгүй болгон одоо ийм идэл хэрэглэлөө чам руу ирнэ. Чамаас өөр ингэж энэ олон нас орсон бөөгийн хувцсанаар идэл хэрэглэлийг ингэж цуглуулад сууж авахгүй чи тэгэхэд мөнгө цаас бүх юмаа зориулаад хадгалаад аваа явчихна гэхээр эдрийн буйнаар миний хүү сайн явнаа л ямар ч байсан өссөн чинь биелнэ гэж ламид тогтой байсан. Одоо тэгэл ямар ч байсан хэллээ. Тэгээ надад аюу их энэ онгод ивэдэг тусалдаг. Би ч бас их олон онгод тэнгэр харагдаж энэ жилдээ нэг удаа энэ музейд байгаа хуучны онгодуудыг идээ бодоодсэн. Монголчуудын яг энэ бөө мөргөлийн шүтлэг зан үйл тэнгэр шүтлэг түүхэн хугацаанд нь бол харамсмаар халгаламар зүйл маш их байгаа. Бас бахархаж омогших зүйлч маш их байгаа. Түүхэндээ 3 удаа сэргэн мандсан байдаг. Хүн гүрний үед тэгээд Чингис хааны үед хамгийн сүүлд Манжийн дарлалын үед тэгээд бөө мөргөлийн унан бууралтын үе өссөн байдаг. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн тэр Манжийн дарлалаас хойшоогоо бөө мөргөл маань одоо ховсгол гараад ингээд тэрнээс хойшоогоо ерөөсө хаалттай болсон шүү дээ бөө гिचэлтгүй шашин шүтлэг. Тэгээ үүнээс хойшоогоо бид нэр өөрсдийнхөө үндсэн бөө мөргөлийн ёс уламжлалт ийг жаяг жинхэнэ тэр монголчуудын тэнгэр шүтлэг хүчрхэг байсан үеийн бөөгийн зан үйл гэдэг юмнууд алдагдаж эхэлсэн. Тэгээ энийг бол мундаг бөөнөр сэргээсэн баг. Гэхдээ яг ингэж биет өөр нь сэргээсэн гэж байхгүй бах. Тэгээ манайх бол хамгийн анхны тэр түүхийг харуулсан үзүү үзмэр болсон. За цаг хугацааны хувьд бол 19-р зуун, 20-р зууны ихэнх үе сүүл үеийн юмнууд байгаа. 18-р зууны сүүл үеийн ганц нэг хэрэгжилж исэн юм байгаа. Жишээ нь монголчуудын тэр баруун хатавчны онгод гэж байсан. Бүр домог түүхтэйгээ байдаг. Тэрний онгодоос авахлаад зис онго гэж байна, эсхийн онго гэж байна. Тэгээ маллын онго гээ ерөөсөө тэр 9 бусын төрлийн онго байна. Монгол харын бөөгээд одоо ямар ч бурхны шишний нөлөө ороогүй бөөгийн хувцсанаар байна. Бүр их сонирхолтой юм гэвэл энэ хар сүлтний онго байна, инхрийн үгдийн дээл байна. Ярил их олон юм байна. Түүхтэй, домогтой, зарим нь бүр амьтай. Яг ийм юмыг аваад хадгалаад явна гэдэг бол маш их цаг хугацаа төвчээр хадууж ил хэрэгтэй. 2018-19 онд боловсрол соёл шинжлэх ухааны яам тэгээд Үлэг хөрүүлийн музейтэй хамтарж байгаа Балар эртний цадыг 1-2-гээ үзэсгэлэн зохиосон. Тэгээд тэрүүгээрээ нөгөө монголчуудын соёл уламжлалт тэнгэр шүтлэг гэж аль ч улс нутагт байсан юм байна. Хүмүүсийн хувьд айгүйх маргаантай одоо говьд бөө байдаг ч гэдэг юм уу, ганцхан бөө өвсгөлд байдаг ч гэдэг юм уу, тийм бас байдаг байсан. Тэгээд судалж үзэж байгаад энэ аймаг болгонд ер нь бөөгийн юм байдгийн биш үү. 2 жил дарааллаж тийм төр хугацаатай үзэсгэлэн гаргаад тэгээд өөрөө санаандаа юмнууд цуглаж эхэлсэн. Тэгээд нэг юм байшин бариад музей болгоод янзлж хийсэн. Хамгийн гол санаа маань бол монголчуудын соёл уламжлалт тэнгэр шүтлэг гэж юм бол маш том өндөр амьдралын том соёл ухаан. Тэгээ энэхүү соёл ухаанд монголчуудын нүүдэлчдийн оюун ухаан ямар байсан гэхээр шүтлэг мөргөл, малай чухвэ, нүүдлийн соёл байгаа шүү дээ. Тэгэхээр шүтлэг мөргөл буюу тэнгэр шүтлэг гэдэг маань өөрөө ганцхан өнөөдрийн байдлаар бол хамгийн өндөр соёл ёс суртахуунтай буюу төр ёсны шүтлэг болтлоо хөгжсөн газар бол манайх байхгүй. Тэгээд энээс үүдэж энэ соёлын биет болон биет бус үеийг авч хадгалж хамгаалъя. Тэгэхгүй бол эн чинь нөгөө одоо шашны идүүлгийн зүйл шиг юм металл төмрөөр хийсэн юм ховор давуу идэл дээл хувцсан он цаг хугацаагаа даадаг учраас тэгээд ингээд чадхаа ятгаараа нэг юм шинэ хууч ингээд нийлүүлээд нэг 200 гаруй үзмэртэй
ийм үзмэрийн музей байгуулсан. Музей маань одоо бол ингээд Дэнжин мянгад байрлдаг. Ер нь цаашаа өргөжүүлж томруулъя гэсэн санаа байгаа. Эдгээр үзмэрийг олж, судалж, музей хэмжээнд хүргэхийн тулд тэрээр сүүлийн 6 жилийн ажил амьдралаа бүх зүйлийг зориулж яваа бөгөөд он цагийн эрхээр устж үгүй болох бөө мөрөглийн эд үлгийн зүйлсийг хамгаалах, мартагдсан бүдгэрсэн соёлын өвийг сэргээх зорилгоор ажиллаа эхлүүлсэн билээ. Ангар зайрангаас соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээх энэ ажлаараа холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрт хамрагдсан хэлсийг асуухад үгүй бор зүрхээрээ л болгож явна. Яамд ийм газар байдгийг мэдэхгүй баг. Дээрх нь байгаль орчин аялал жуулчлалын янаас залгаад танах хаана байдаг вэ? Жуулчид асуугаад байх юм гэсэн шүүгээд инээсэн юм. Үнэхээр Бөөгийн музей өнөөдөр гадаад ертөнцийн анхаарлыг хэдийн татжээ. Байгуулагдсан цагаас хойш энд дэлхийн 20 ширхэг орны түүх судлаачид, угсаатны зүүн эрдэмтэд, сэтгэл зүйн судлалын хүрээлэн мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зорингилж судалгаа шинжилгээ хийж зарим нь нэвтрүүлэг баримтат кино болгосон байна. Монгол хүн бол тэнгэр шүтлэгтэй нүүдэлчин хүмүүс, гадны улсуудад маш их сонирхолтой байдаг юм байлээ. Би ч бас анх тийм гэж бодоагүй. Ямар ч үсэн явах шүтээ энэ юм авч үлдээ, соёл уламжлалыг авч үлдээ бас энэ бидний хайгаад байгаа айгүй том асуултыг хариулт гэхгүй. Уг нь бол судлаад яг ингээд үзэх юм бол энэ дотор бол бидний нөгөө хайгаад байгаа, маргаад байгаа асуултуудын хариултууд байдаг. Гэтэ яг цаг хугацаагаар хүмүүс судалж үзэх байлгүй. Тэгээ гадны улсуудад маш их сонирхолтой, маш их судалж байна. Одоо энэ музей үзмэр шүтлгийн юмараа монголчуудын соёл уламжлалт тэнгэр шүтлгийг гадны улс оронд ямар мундаг агуу исэн хүчрхэг Чингис хаантай байх үедээ тэнгэр шүтжижсэн түүнийх нь бөө мөргөл гэж ямар өвөрмөц бөгөөд бодит мөргөл шүтлэг байдаг вэ гэдгийг л нүүдэлчдийн том соёл шүтлгийг л харуулах, таниулах гол зорилготой л ажиллаж байгаа. Ангар зайран уулзалтын төгсгөлд нүүдэлчин монголчууд энэ соёл уламжлалаараа хүмүүжиж ахын болоод нийгмийн боловсрол олж авч байсан. Бөө мөргөл тэнгэр шүтлэг бол Монгол түүний ёс суртахууны дээд хэмжүүр нэгэн төрлийн том соёл бөгөөд улс төр, нийгэм, мал аж ахуй, дом ширэг, анхаах ухаан гээд бүхий л зүйлтэй холбогдсон тэнгэрлэг ухаан байсныг бид ойлгох хэрэгтэй гэж хэллээ. Харин бид соёлын бие биеийг хадгалж хамгаалж, устж өгөө болохоос сэргийлэн хөдөлмөр бүтээлээ зориулж, дэлхийд дахинд Монголын түүх уламжлал тэнгэр шүтлэгийг сурталчилж яваа дэлхийд цорганц музейг байгуулсан энэ мэд хүнээ салбар яамд холбогдох газрууд анхааралтай авч дэмжин ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой ээж уулын өнгөртөх музейнээс батсан юм.